Миний ном утга зохиол театрын урлагийн наадам. Хүүхэд залуусыг номтой ойртон нөхөрлөх, ухаан бодлоо тэлэх, гоо зүй театрын урлагийн боловсрал эзэмшиж, авьяас бэлгээ нээх хөгжүүлэхтэн туслах зорилгоор Лувсан вандан сан багш сургуулиудтай хамтран хан уул, багнуур, баг хангай дүүргийн дунд сургуулийн сурагчдын дунд гол дүр сэдэвт драмын урлагийн наадмыг зохион байгууллаа. Хайртай номын баатруудаа дүрээр амьлуулж, тайзан дээр зохиолын үйл явдлыг өрнүүлэх энэхүү урлагийн наадам 2 сарын турш үргэлжилж, та бидний хүүхдүүдэд хичнээн их авьяас чадвар, нөөц боломж, сайхан ирээдүй байгааг нэн харуулснараа онцлогтой байлаа. За ингээд номын ертөнцөөр хүүхдүүдтэй хамтдаа аялцгаая. Нэвтрүүлгийг санаачлагч Лувсан вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уул соёлын ордон, Хан уул дүүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз.
дайны талбарт мордоод тэндээ мөнхөрсөн дайчин сурагчдын хүндэтгэлийн өнгөд. Тэдний минь хөшөө төрлөг сургуулийнхаа хашаанд 17 нас цэрэг хувцастайгаа ирж байна. Тэрийг хардаг хүүхдүүдээ харин ангийнх нөхдүүд 60 гарсан эмгэд байгааг харж байна уу? Энэ өдрийн тохиолдлуудаар манай жүжигчтэй хүүхдүүд ойлгосноо? Ойлгосон багшаа. Сайн битээрээ өмсөлтөөр. Бас юу жүжигчтэй байгаа вэ? Тэр одоо хэдүүлээ ингээ хөшөөлөх юм байх та. Би буутай. Ой хамгийн баатар гэр би. Хоёр ингэн. Яаш их байна. За болоо. Хань шиг юм хөшөө гэж хаа исэн. Ой. Дайнд яа тэрс юм шүү дээ. Альбан байгаа юм шүү. Ой, Маша, чи болооч. Натали бичгөө дахиад бидний зовоог нь штэ. За. Зүгээр ирсэн хайрыг зүгээр явуулж болохгүй санагдаад зүгээр бид бусдаас нуусан зүгээр бид бие хайрсан. Гарыг минь атгаад зөөлөн үнсээч. Ганцхан надад хайртай гэж хэлээч. Зөөлөн намайг тэрвэрч. Зөвхөн надад хайртай гэж хэлээч. Коля. Тэнийг мод хоёрч. Чи нартай өрөж төхөдгөл чад өдөр болгон чихэр авчирч өгье. Гүй чи настай үрчээ би чамаа яагаад авчиргүй. Гүй нах. Ямар ядраат юм. Таня. Тоор намайг сайн сонс. Би хоёрыг хэдэнс дургүй ойлгов. Оля. Надад чиний чихэр байна даа. Мэрчээ. Чи чадахгүй шүү. Ачаа шиний чихэр. Наташа. Чи хичээлээ их дуртай юу? Дургу. Тэгвэл чи ямар хичээлтэй дуртай вэ? Геометри рүү харин би математиктай дуртай. Наташа. Хоёулаа хичээлээ хийх үү? Хичээлээ хийх үү? Анхаараарай. Зөвлөлт холбоот улсын дархан хэлийг фашистийн Герман итгэл алдан зөрчлөө. 17 наснаас дэш бүх ирчүүдийг эх орноо хамгаалах ариун үүрэгт татан дуудаж байна. Анхаараарай. Ад жаргалын гүн рүү ирж явсан юм тэд. Амандаа талын ногоо өөсний навч зуусан. 17хан настай хөвгүүд хээр талаар зугаалж. Аялгуулан уйссан пушкны шүлгэндээ өөрсдөө муярч. Алтан шаргал үстэй хонгорхон мөхтөд үнэн ариун дуртаж явсан юм.
дуугаад л баймаа дуу хоолойч сонсоод л баймаа дулаахан гис би явах ёстой. Яг ингээд зогсоод л баймаа. Янгийн үсэлтэн чинь мансуурн зогсоод л баймаа. Цас нь мод шиг даруулан зогсоод л баймаа. Цайлган чинийхээ цээжинд наалдан зогсоод л баймаа. Өдөж үрч чамаас ганцаардах та. Үнэн сэтгэлийн үгээ чамдаас хэлхээ хэлгээч. Өөр шөнийн заагаа чамаагаа санан зэрэгээ амлаж бай. Зүрхэлж хэлдэггүй байсан юм. Зүгээргүйгээр чимээ зүүдэнд би нэрээд явснаас хойш зөвхөн л би чамаагаа хайрлах болсон юм. Нүд минь ганцхан чамайг л харуулж жаргалтай. Зүрх минь ганцхан чамтай л байвал зохиолдог. Сэтгэл минь ганцхан чамтай л байвал догтлдог. Хайр минь ганцхан чамтай л байвал догтлдог. Зүрхийг минь догтлуулж өөртөө чи дасгачаад зүгээр л надаас холдоод одлоо. Дэндүү хайр минь хэрэг даан чих уйтгаргүй юм хэлээ. Би дайн жахан ямар гоё вэ? Би цэргийн дарга бодоод эргүүн шиг их орноо хамгаална. Боря, одоо таны өдөр энийг сонгочдгоо? Таня, би хоёр танад хоёуланд найртай. Гэхдээ найз зэвэр. Та хоёр бол миний хамгийн сайн найз. Маша. Ясуу. Би чамд сайн. Хинтээ байгаа чи. Чи намайг хүлээх үү? Хүлээн. Харин чи минь тэнд очиод өгч вэ? Хүчгэн бол чамайг хэлнэ шүү. За, би өгөхгүй. Хайргуудээ биш хайртай да. Хажууд чинь би байж чадахгүй. Хайрлаж байгаа минь энэ болохоор хайрыгаа би хамгаалахаар явлаа. Зүрхлэж хийсэн үгийг минь унгалгүй тоцож сонсоорой хайрт минь. Зүүдэнд чин учирсан шүн бүрийг алгасалгийн манаж хоноорой хонгор минь. Ганган үгээр чамаагаа хурахгүй чин үннийг хэлий. Би чамд хайртай. Үеийн огтдоо хайртайч гэж хэлж чадлагүй. Өөрийн цагаан туяан дундуур хөвгүүд үүргэвчээ мөрсөөр эргэж харалгүй. Явцгаалаа. Дахиад ганцхан удаад болов дуугчийн сонсгосон. Дүрлгэр бохон өдрөө чинь их зэлж нэг ширтэгсэн. Бүлээн болтой уруулыг чинь буцаад бас үнсгсэн. Шулуун гарт хуруунуудад чинь гараа нэг хатгуулсан. Би бодол сэтгэл минь зөвхөн үүнийг л хүсэв. Тэгэхээр ганцхан удаа дуугчийн сонсгосон. Хавцалтай тэнцэх гашуун нулимс минь нацар даан өсөж байна. Хаягдаж хоцорсон мөрөвдөлтэй зүрх минь хайрыг чинь үгэн шаналж байна.
Скрывал не пришедшие поля, не в землю нашу полегли тогда, а превратились. Сурагч бид цэрэг, шүхэрчин, далайчин, цуу алдраа цуурайтуулсан дайчт болж хар тэнгисээс Берлин хүртэл хаа сайгүй баатарлаг тулалдаж агуу их орноо хамгаалж чадсан юм. Амиа алдагдаач тэд баатарлаг байсан юм. Дурлаж амцсан тэд. Гэрлэж амжаагүй. Дуулж эхэлсэн тэд. Дуусгаж чадаагүй. Цэрэг хувц сүмсэж цэцэн буугсан. Цэл залуухан хүүгүүд эх хорны торгон хилийг эрэлхэг гихч нь хамгаалж байна. Хүйтэн өвлийн жавартч зуны айгам халуудч шантралгүй зөглөж хайр дэх орноо хамгаалсан. Из-под небес по птичьи окликаю всех вас, кого оставили на земле. Эх орноо хамгаалсан юм. Мне кажется, порой.
Мне кажется порой, что солдат с кровавых не пришедшие полей, они до сей поры с времен тех дальних летят и подают нам голоса. Не потому так часто и печально мы замолкаем, глядя в небеса. Ондоо цаг ирэхэд нэг л мэдхэд тэдний алтар гавьяаг нэхэж нэрийг ч мэдгүй хооч уйн алтар гавьяаных нь хөшөөг босгооч 10 жилийнхэн сургуулийн хашаанд авчирлаа. Өнөөг л 17-тэй цэрэг хөвцтэйгээ зогсцгоо. Үеийнхэн нөхөд харин 60 шахсан имгээд Үрчлээтэй гараа чицрүүсээр цэцэг өргөж үрэл нөлмсаа унаглаа. Из-под небес по птичьи окликаю всех вас, кого оставим на земле. За болоо ийм өшөө гэж байна. Бидний зовлонтой таалбарт та бүхэндээ баярлалаа. Энийг дүр гол яасгүй. Ясмин Наташа. Ясмин. Чамд чи шатсан юм уу? Би зүгээрээ. Сэний чамайг дайнд яваад өгчээд гэж зүудэлсэн. Намайг юу гэж дайнд ававдээ? Авсан. Манай нэг хүүхдийн бүгдийг авсан. Тэгээд бүгд өгсөн. Наташа, хэрвээ би дайнд явбал өгөхгүй. Одооноос би булчингаа чангалж байгаа. Зөндөө том болсон байгаа. Тийм ээ. Сүндөө том болчихсон. Та нар яагаад ийм хурц өгч юм бэ? Би таныг яг ийм хурцтай өгчийн гэж үзсэн. Сая чамайг унтчихад бид нэр чиний хажууд жүжиг бэлдсэн юм аа. Тэгээл чи зүудэлж. Тийм үү? Би ангийнхаа хүүхдүүдийг дайнд яваад хэрэгж ирээгүй сурагчид болчлоо л гэж бодлоо шүү. Ангийнхаа одоо би таныг заахгүй. Наташа. Одоо тэгэхээр би эмэгтэйлэг болноо. Харин би эрэгтэйлэг болноо. Хүүхдүүдээ одоо зарах болов. Бидний зовлонтой таалбарт та бүхэндээ баярлалаа. Аудурын зүүнарlaan сургууль авьяасны сурагчид.
эрхийг санаачлагч Лувсан Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан улс соёлын ордон, Хан улс дүүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз